Сайн бацхан өрхөм үзэгчтэй мөнх баяр байна. Та бүхэнд дэлхийн төв нэвтрүүлгийн 7 хоногийн онцлог мэдээнүүдийг үзэж байна. Өдөр бүр бид Бурят, Эрхүү, Чита, Якут, Халимаг бүх найрамдах хятад ардын улсын гол үйл явдлуудыг хүргэдэг бол 7 хоногийн төгсөлд хамгийн онцлог мэдээ сурчлагуудыг багслан хүргэдэг уламжлалтай. Ингээд сүүлийн 7 хоногийн онцлог мэдээтэй танилцъя. Альберт Дайны түүх бий. Тэртээ хон жилүүдэд сая хүний амийг авч утсан дай эхэлсэн билээ. Өнөөдөр Бурят ардын иргэдч бусад улс орнуудын адил дайны хар сүдрийг туулж өнгөрүүлсэн үе дурслаа. Хар өдрүүдийг мартахын төлөө ахин бүү давтагтаасаа гэсэндээ мөнхийн галын өмнө хэдэн зуун хүн цугларлаа. Бурятын ард түмэн эх орны дайны баатруудыг хэрхэн дурссан талаар дараагийн сурвалжгаар хүлээн авна. Өглөөнөөс мөнхийн галт бамбай маршал Константин Рокоссовскийн хөшөө танкны дэргэд улаан үдийн иргэд хүндэтгэлийн харуулт зогслоо. Буратаас 120 мянган гаруй хүн фронтод мордсноос 3-1 нь л эргэж иржээ. Энэ эмгэнэлт өдрийг дурсах хүндэтгэлийн цуглаан болж байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайныг бид туулсан. Гэсэн ч бид яллаа. Ард түмэн нэгдэж фронт болон ард тал нэгэн хүчээр зогссон. Өнөөдөр нацизм, фашизм дахин нүрээ харуулж байна. Гэвч манай ард түмэн газар нутгаа хамгаалсаар байгаа. Немецкие танки. Үнэхээр л айл бүрийн өвөө, элэнц өвөө нар эх орны дайнд оролцсон байдаг. Манай гэр бүлд ч энэ бол онцгой өдрүүдийн нэгэ. Аав маань хар талаан флотод алба хаасан дайчин хүн байсан. Иймээс бид бүхэн энэ өдрийг гүн хүндэтгэлтэйгээр дурсдаг. Хөдөлмөрийн Баатар хот улаан үд энэ бахархалаа эрхэмлэн дээдэлдэг. Та бүхэн харсан бах. Өнөөдөр цэрэг сонсогч, сайн дурынхан иргэд бүгд хүрэлцэн иржээ. Военнослужащие, кадеты, волонтеры, участники все пришли. 84 года со дня. Өнөөдөр 84 жилийн өмнө буюу 1941 оны 6 дугаар сарын 22-нд нацист Герман зөвлөлтийн хил рүү довтлосноор эх орны агуу дай эхэлсэн. Үнэхээр хүнд ялалт байсан. Сая зөвлөлтийн зэргүүд амь үргэлжсэн. Тиймээс энэ өдөр бол Орос даяар гашуудлын дурсгалын өдөр юм аа. День памяти и день скорби по всей России. 1 минутын хүндэтгэл үзүүлсний дараа буудлахын дуу цувраатлаа. Дараа нь мөнхийн галт бамбайд цэцэг өргөж дурсгалын зул асаалаа. Манай улс ард түмний түүхэнд энэ өдөр бол гашуун турсамжтай агуу эх орны дайн эхэлсэн өдөр юм. Яг 84 жилийн өмнө фашистууд манай эх орн руу халдан довтлосон. Ард түмэн нэгдэж фронтод ч, ард талд ч хамтран тэмцэж дайсны нутаг дэвсгэрээсээ хүн гаргасан. Сануулхад 1996 онд 6 дугаар сарын 22-ны өдрийг албан ёсоор дурсгалын болон гашуудлын өдөр болгон зарласан. Энэ өдөр Орос Албаны улс болон эх орны дайнд оролцсон бусад улс орнуудад төрийн далбаа бүхийлгэж эргээд дурсгалын цэцэг өргөдөг уламжлалтай. Улаан хотноо уламжлалт Верхнеудинский ярмарк өргөн дэлгэр болж өнгөрлөө. Шилдэг гар урчуудад шагнал гардуулж цайны наадам, эрдний наадгай тоглоом, амтад зоог барьж нээсэн энэ арга хэмжээ зочдыг ёстой нэг баясгалаа. Худалдааны уламжлалаа хэрхэн хадгалж, зочдоо хэрхэн баярлуулж буй Бурятын түүх ярмаркийн талаар одоо хүргэе. Ярмаг уламжлал ёсоор оны шилдэг мэрэгжилтэн шалгаруулах тэмцээний шагнал гардуулалтаар эхэллээ. Тайзнаа жолооч, мужаан, цахилгаанчин, цэвэрлэгч, токерчин зэрэг салбарын шилдэг ажилтнуудыг алдаршуулан шагналлаа. Хөдөлмөрийг нь үнсэнд баяртай байна. Ийм уралдаанууд болж бусдыг оролцохыг уриалж байгаад баяртай байна. Үйлдвэр гэдэг сайхан газраа. Өөрийгөө дөвөөлөх дэмий байдаг юм аа. Бид бүгд мэрэгжлийн сайн жолооч нар. Хамгийн гол нь жирийн хүн шиг байж ажлаа сайн хийх нь чухал. Олон төрлийн амтд хоол үндэсний зоог анхлын плов зочдын анхаарлыг татлаа. Энэ жилийн ярмаг Орешковын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан юм а. 100 жилийн өмнөх худалдааны уур амьсгалыг сэргээх зорилготой энэ арга хэмжээнд худалдаачид худалдаа өгчдийг нэгтгэж буй түүхэн симуляц юм а. Манай хот бүгд найрамдах улс зочлонтой, соёлтой гэдгээрээ алдартай.
Главной особенностью ярмарки Инжлийн ярамгийн онцлог хэсэг нь хотын хэмжээний цайны баяр байлаа. Зочид Аагтай халуун цай амтлагын зэрэгцээ соёлын яриа яруу уран өгүүлбэрүүдийг сонсож, өнгөрсөн зууны хувцсыг өмсөж үзэх боломжтой байлаа. Үүнээс гадна элдв тоглоом, сонирхолтой хөгжөөнүүд зохион байгуулагджээ. организованы игры и развлечения. Хөгжөөнтэй тоглоомонд оролцох боломжоо алдахгүй шүү. Мэдээж хэрэг хөгжөөнтэй. Ямар учиртай юм бэ? Дараалалаараа нэг нэгээрээ цохино. Төрүүлж хадаасаа хадсан нь ялна шүү. Всего в ярмарке Тус арга хэмжээнд 50 орчим орон нутгийн үйлдвэрлэгч оролцсон бөгөөд тэдний дунд чанартай бүтээгдэхүүнээрээ танигдсан Бурят Хлебпром багтжээ. у производителя Тус компани бүтээгдэхүүнээ өөрийн лабораторид хянан шалгаж, улсын хэмжээнд чанараараа шалгарсан. Ирек болон Зебра гэх пряник нь Оросын шилдэг пряникаар, Дарницкий нэртэй талх нь Оросын шилдэг талх шалгаруулалтад 1-р байрт орсон байна. качества своей работы. Энэ жилийн бүх Оросын шилдэг пряник тэмцээнд манай Ирек, Зебра цом авч, харин Дарницкий талх маань Оросын шилдэг талх шагналын 1-р байрыг эзэлсэн шүү. Слово по инициативе Хотын захиргааны санаачлагаар Бурят Хлебпром павильонуудаа шинчилж байгаа бөгөөд одоогоор 30 цэг шинэ стандартад нийцсэн. Мөн тэд байнга буйны үйлс хийдэг бөгөөд ярамгийн өдөр зочдод амтд билуугаар үйлчилжээ. вкуснейшим пирогом. Зелам ярмарки Ярмаг худалдаанд оролцсон хүн бүр сайхан сэтгэгдэлтэй хоцорсон байна. Что больше? Ийм олон нийтийн үйл ажиллагааны юунд нь дуртай вэ? Хоол. Аав тоглоом тоглоод зайд сочсон. Сайхан ярмаг худалдаа болж байна. Амттай хоолч их байна. Юу амсаж үзв? Шорлог, плов, төмс, тарвас. Ямар байсан бэ? Ёстой янзын. Ер нь л томрох хэрэгтэй юм байна. Окунуться в праздничную Эцэст нь хамгийн авьяаслаг уран сайханчдын оролцсон баярын тоглолт ярамд ирсэн зочдыг баясгалаа. атмосферу города. Олеся Цыкина, Данил Щербаков. Новости дня. Үндснүүдийн найрамдал бол зүгээр нэг үг биш. Эрхүүгийн цуслангийн хүүхдүүд Монголд зочилж тэднийг халуун дотноор хүлээн авчээ. Тэд хамтдаа оргил булаалцаж, ном сум харуулж Оросын өдрүүдийг тэмдэглэсэн байна. Харин эх 7 дугаар сард Монгол хүүхдүүд хариу ажиллаа явна. Манай хоёр орны хоорондын нөхөрлөлийн гүр хэрхэн баригдаж байгааг хамтдаа үзье. Хүүхдүүд дуртай тоглоомоо хамт тоглож тайван мэтгэлцэж бие биенээ дэмжинэ. Ангасолко цуслангийн хүүхдүүд Монгол улсад зочилсан байна. Азийн найрсаг орны иргэд тэднийг үндэсний бүжгээр ухтан баяртайгаар хүлээн авчээ. национальными танцами. Общий язык русский. Орос Монгол хүүхдүүд хэл амаа төвөггүй ойлголцсон нь Гэлэг Батаровын нэрэмжит сургуульд орос хэл гүнзгийрүүлэн заадагтай холбоотой. Сонирхол нэгтэй хүүхдүүд амралт бус аялалд түлхүү цаг зарцуулжээ. Тэд хавцал гол руу аялахаас гадна нутгийн түүх соёлын дурсгалт газрууд арзуулж, Оросын өдөрс ариулсан арга хэмжээ зохион байгуулан Монгол нөхөдтэй Оросын соёлыг танилцуулсан байна. Харин хүүхдүүд Монголын үндэсний спортын нэг болох сур харваа урлагийг заажээ. Республики стрельбу из лука. Главным событием Энэ аялын хамгийн онцгой мөч нь мөнх сардаг оргилд авирсан явдал байлаа. Уулын оргилд хүрсэн 16 хүүхдэд залуу уулчин гэсэн дурсгалын тэмдэг батламж гардуулсан байна. Харин эх 7 дугаар сард Монголын хүүхдүүд Ангасолко зүстэнд хариу ажиллал хийх бөгөөд энэ нь найрамдлын гүр Ангасолко хөвсгөл төслийн 2 дахь шат юм. программы новости. Эрхүү мужид уламжлалт хөдөөгийн наадмууд боллоо. Энд эмч, багш, механикчид, мэрэгжлийн тамирчтай энд тэнцүү өрсөлдөө юм. Туухай өргөлт, ширээний теннис, трактор жолоодлагын сургалт гэдэг
хөтөлбөрийн нэгэн хэсэг нь юм. Харин хэн шилдгийн шилдэг болсныг манай сурчлагаас хүлээн авна. Олимпийн уур амьсгал шилдэг тамирчдын дунд эмч, багш, агрономч зэрэг мэргэжлийн хүмүүс багтжээ. Эдгээр хүмүүс өдөр бүр спортоор амьсгалж, хөдөөгийн наадамд бэлтгэж энэ тэмцээнийг хамгийн чухал үйл явдал хэмээн хүлээдэг. Наадмын нээлтээр Иркутск дүүргийн дарга Леонид Фролов оролцогчдод хандан мэндчилгээ төвшүүллээ. Та бүхэнд оролцож байгаад гүнээ талархал илэрхийлье. Эрүүл амьдрал спортоор хичээллэхийн төлөө. Урагшаа. Харин Анна Чепикова Орос улбаны улсын төрийн талбай мандуулах нэр төртэй үргийг биелүүллээ. Ээж тамирчин мөн молодежны тусганы идэвхтэй оршин суугч тэрбээр хэдэн жилийн турш туухай өргөх спортоор хичээллэж спортын дэд мастрын болзол хангажээ. Анх удаа талбай мандуулах үргэж нэр төртэй гүйцэтгэлээ. Өнөөдөр анх удаа төрийн талбайгаа мандууллаа. Маш их бахархаж байна. Би хувьдаа бидний эрч хүч, амьдралын хандлага, нийгмийн байр суурь нь спортоос хамаардаг гэж итгэдэг. Өдөржин биш юмаа гэхэд өдөр бүр багж тухай спортоор хичээлэх хэрэгтэй. Ингэснээр бие сэтгэл хоёулаа эрүүл байна. Наадмын хамгийн сэтгэл хөдлөх мөч бол гэр бүлийн төрөл юм. Наадмын гол чимэг бөгөөд хэдийн хүмүүсийг нэгтгэдэг гол илэрхийлэл болжээ. Ээж, аав, өвөө, эмээ бүгд оролцсон. Гарлук тусганы Саязанак иргэд хүүгийн хамт ширээний теннисний төрөлд оролцож байна. Манай гэр бүл спортлог хүүтэйгээ ширээний теннис, волейбол тоглодог. Бид спортод дуртай. Оролцох нь чухал уу, ялах нь чухал уу? Оролцох нь чухал. Механикчдын тэмцээн хамгийн сонирхолтой төвөгтэй төрөл. Тракторын жолооч нар тойрог дээр очиж саваар тойргийг өргөж зүүн баруун тийш могой хөдөлгөөхийн дахин байранд нь тавих тусгай даалгавар гүйцэтгэдэг. Алдаанд торгуулт ононо. Хэцүү юм байхгүй. Та хаанаас энэ бүхнийг сурав? Би даад сурсан уу? Өөрөө. Хөдөөгийн наадам бол нийт 11 төрлөөр өрсөлддөг. Дүүргийн хэмжээний уламжлалт үйл ажиллагаа бэлтгэлд хэдэн сар зарцуулна. Талбайг тохижуулж трактор сайлын аппаратыг шалгана. Томоохон сумууд бүх төрлөөр баг бүрдүүлдэг. 10 төрөл дүнгийн тооцоонд ордог. Хомутова, Үүрик, молодежный Аёк, Карлук гэсэн 5 сум хоорондоо өрсөлдөж байна. Иркутск дүүргийн засаг дарга Леонид Фролов наадмын нээлтэд оролцож тамирчидтай уулзлаа. Тэрбээр энэ бол хүмүүс зориулсан ив нэгдлийг бэлэгдсэн арга хэмжээ хэмээсэн юм. Наадам Иркутск дүүргийн ив нэгдлийг илтгэж байна. Манай залуус мужийн тэмцээнд тогтмол байр эзэлдэг. Иркутскийн спортын сайд өөрөө хүрэлцэн ирж захирагчийн талархлыг дамжууллаа. Энэ бол маш чухал урам зориг өгсөн явдал юм а. Эхний өдөр хэд хэдэн төрөлд ялагч тодорлоо. Механикчдын төрөлд Мамоны баг, сайлчдын төрөл болон түүний туухай өргөхөд мөн молодежны тусганы баг ялтай болжээ. Гэр бүлийн төрөлд иргэдийнхний гэр бүл нийт оноогоор тэргүүллээ. Хөдөөгийн наадмаас гадна төрөл тус бүрээр тэмцээнүүд зохион байгуулдаг. Хөл өмбөг, гар бөмбөг гэд олон төрөл байна. Жил ирэх тусам арга хэмжээний тоо нэмэгдэж байна. Сум дүүргүүд маань иргэдэд зориулан идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Багийн нийлбэр дүнгээр молодежны суурин тэргүүлж Хомутова 2 дугаар байр, харин наадмыг зохион байгуулсан Үүрик сум 3 дугаар байрт орлоо. Эдгээр багууд 7 дугаар сард Залаар тосгонд болох бүсийн хөдөөгийн наадамд Иркутск дүүргийг төлөөлөө оролцсноо. Гагарны цом Читад ирлээ. Континентал хоккей лигийн хамгийн нэр хүндтэй шагнал анх удаа өр байгалийн хязгаар нутагт хөрөлцөн ирлээ. Ярославлийн Локомотив багийн давтагч Максим Березкин төрөл нутагтаа энэхүү цомоо авчирсан юм. Фэнүүтэй уулзалт, гарын үсгийн өдөрлөг, залуу хоккейчтой зориулсан сургалтууд гэдэг нутгийн хүү хэрхэн шинэ үеийг урамшуулж энэ ажил яагаад нутгийн спортын түүхэнд үлдэх болсныг хамтдаа сонирцгоё. Впервые в истории «Локомотив» завоевывает главный трофей континентальной хоккейной лиги, и площадка просто усеяна сейчас экипировка игроков ярославской команды, которые обнимают друг друга крепко. Челябинскийн трактор багтаа өрнсөн ширүүн тулаанд Ярослав хотын хувьд түүхэн ялалт боллоо. Уламжлалаар бол аваргын цомыг хүртсэн багийн тоглогч бүр цомыг нэг өдөр өөрийн төрсөн нутагт авч явах эрхтэй байдаг.
27 кг жинтэй Гагарины цом ийхүү дахин Орос улбаны улсын өнцөг булан бүрээр аялах боллоо. Тэгвэл энэ удаа цом Чита хотод хүрэлцэн ирэхээр болж байна. Ярославлын Локомотив багийн довтлогч Максим Березкин 23 жилийн өмнө энд мэндэлсэн билээ. Локомотив исторический команда железо. Локомотив бол түүхэн утгаараа төмөр замчдын баг. Тиймээс Максим Березкин эхлээд өвөр байгалийн хязгаарын төмөр замын удирдлагын газар зочилжээ. Шүтэн бишрэгчтэйгээ уулзаж сүүлийн тоглолтын сэтгэл хөдлөлөөсөө дурслаа. Үүний дараа тэрээр орон нутгийн филармонд гарын үсгийн удирдлага хийсэн байна. Үүднээс урт дараалал үүсжээ. Очередь уже выстроилась от самого входа. Өнөөдөр онцгой нэм гараг болж байна. Энэ өдөр өвөр байгалийн хязгаар нутгийн спорт тэр дундаа хоккейн түүхэнд мөнхөрнө. Гагарины цом бол Оросын хоккейн хамгийн дээд шагнал. Мэдээж хүн бүр ойртож хурч үзхийг хүсэж байна. Среди пришедших за Манул хоккейн клубын олон залуу тоглогч гарын үсэг авах гэж ирсэн бөгөөд тэд Максим Березкиныг үн сэтгэлээсээ биширдэг. Хүүхдүүд өөрсдийн цамц шайба авч иржээ. хочется равняться. Та ямар зорилготой ирэв? Цомыг харж мэрэгжлийн тамирчны гарын үсэг авъя. Би ч гэсэн энд цом бариад гарын үсгээ өгмөр байгаа. Когда-то такую Максим ч ийм мөрөөдөлд хийж явсан цаг саяхан олон жилийн уйггүй бэлтгэл сахилга бат амжилтанд итгэх итгэл мөрөөдөлд нь хүрэжээ. свое дело. Яг нэг жилийн өмнө Локомотивын шигшээ шалгарч Металлургт ялагдсан. Тэр үед Максим сэтгэлээ тайвшруулсан дараа эх жил буюу 2025 онд заавал Гагарины цомыг авнаа аваа. Заавал ч та давчирна гэж хэлж байсан юм. Энэ бол биелэлээ олсон мөрөөдөл. Өнөөдрийн уулзалт үнэхээр сэтгэл хөдлөн байлаа. Шүтэн бишрэгчт нь халуун дотноор угтаж авсан. И, конечно, какой Ямар хоккейчин гэхээр мөс, шайб, клюш хувцасгүй явах билээ дээ. Максим Чарат мөсөө ордонд тусгай хувцас өмсөн, идэвхтэй бэлтгэл хийж буй. Слэж хоккейн тоглогчдтой уулзлаа. Дөрөв сэтгэл хөдлөл нь хоккейтай адилхан. Түүнтэй уулзахаар Манул клубын хүүхдүүд ч иржээ. ждали и ребята из команды Манул. Хоккей бол өвөр байгальд хамгийн эрчимтэй хөгжиж багийн спорт. Нутгийн захирагч Александр Осипов мөн Норниклийн Бистринский уулын үйлдвэрийн ачаар хэрэгжиж байгаа. Бид ийм хүчтэй түншүүдтэй тул үр дүнтэй зоримог алхмууд хийж чаддаг. Зөвхөн КХЛ лигт тоглож буй тоглогчдоос гадна өнгөрсөн улиралд Манул клубээс 4 залуу МХЛ-ийн мэрэгжлийн багтаа гэрээ байгуулсан. Энэ бол том хотуудын хувьд зүүндөр амжилт юм а. Не только передать опыт, Туршлага хуваалцах нь мастер классын ганц зорилго биш. Читад бэлтгэж буй хөвгүүд огтод мөрөөдөл биелдэг гэдгийг харуулах явдал юм а. Максимийн хувьд Читад ирсэн нь анхны дасгалжуулагч хотынхоо хүмүүс талархлаа илэрхийлэх боломж байлаа. полученную здесь когда-то. Энэ хот надад маш их зүйл өгсөн. Энд би анхны алхмаа иж хөгжсөн. Намайг хоккейн талбайд хөдөлж ирсэн Александр Владимирович Федоринд баярлалаа. Би энд байгаадаа талархаж байна. Энд хоккей үнэхээр хөгжиж байгаа. Хэдэн хүүхэд гулгаж байгааг хараарай. Хамгийн гол нь өөртөө хоккей амьдралыг хайрлаж, өөрийгөө хоккей хүн болгож өөртөө итгэх хэрэгтэй юм. Ингүүл болно, бүтэн. Зүгээр л тэдний сэтгэлд оч хасаах хэрэгтэй юм. Дараа нь өдөр бүр ажил. Континентальная хоккейная Континентал хоккейн лиг бол зөвхөн эхлэл юм. Тэр мөн Стэнлийн цомыг мөрөөдөж байгаа гэж инээн. Харин одоохондоо Гагарины цомын эхний багц хөдөлгөөн бүрийг Читийн хүүхдүүд алга ташин угтаж байна. искренними хоккейными аплодисментами. Хөдөлгөөрийн хүчний дуу, тоормсны чарлаан, тоос шороо тэнгэрт багтнаа. Якутс хотод дөрвөнгөө уралдаан боллоо. Чарлаач нар машинаасаа хэрхэн бүх хүчийг шавхаж гаргаж хэн замын хаан болсныг одоо хамтдаа үздэгэ. Хөнгөнөх моторын дуу, тоос шороо, агарт хөрөх, адреналин, сахавлсын авто болон мотоспортын холбоо нутгийн иргэд зочдод дахин нэгэн мартагдашгүй шоуг бэлгэллээ. Та яг одоо нэг нисгэгч уралдааны машинаа онхолдуулж байгааг харж байна. Дөрвөнгийн уралдаан гэдэг нэршил нь үнэхээр өөрийгөө баталж байгаа ч энэ спортод ч бас өөрийн гэсэн хууль дүрм бий. Жолоочийн хаалгыг мөргөж болохгүй гэсэн дүрм бий. Тэгээд л болоо. Энэ спортод өөр дүрм байхгүй. Уралдаан зөвхөн хурд эрсдлээр онцлог болоогүй. Зохион байгуулагчид, оролцогчид, үзэгчдийн тав тух аюулгүй байдлыг бүх талаас нь бодож төлөвлөсөн байна. Мэргэжлийн шүүгчдийн баг тэмцээнийг удирдан сайн дурынхан талбай дээр чиглүүлэн тусалж байлаа. Энэ тэмцээн 2002 оноос эхэлсэн.
Эхэндээ хотын холбоо зохион байгуулдаг байсан. Харин 2016 оноос хойш бүгд найрамдах Саха улсын авто, мотоспортын холбоо зохион байгуулж байна. Якутскийн шилдэг нисгэгчид хүнд нөхцөлд хурд жолоодлогын ур чадвараа гайхуулсан. Виктор Северянов энэ уралдаанд аль эртнээс л оролцох гэж мэргэжээ. Нэгэн өдөр тэр ааваасаа уралдааны машин авч өгөхийг хүссэн байна. Харин одоо бол гэр бүл нь түүний гол дэмжигч Баттай ард тал нь болсон юм а. Машина өөрөө бэлтгэдэг. Эхний тэмцээнүүд амаргүй байсан. Өнгөрсөн жил авраг болсон. Маш сонирхолтой уралдаан. Би байнга л санаа зовж байдаг юм. Та ер нь хэр удаан бэлдсэн бэ? Тэмцээний урд сар ахс баха. Таны бэлтгэл яаж явагддаг вэ? Машина бэлтэнэ. Бид энэ тэрүүгээрд явж давхиж бэлддэггүй. Асалт, хөдөлгүүргээд л машина бэлтчихдэг юм. Дөрөмгийн уралдааны 38 дахь удаагийн уралдаан жинхэнэ утгаараа автоспортын наадам боллоо. Аврагын төлөө хөрсөлдөөн эцсээ хүртэл олныг алмаруулсан юм а. Хятад улс дэвшилтэд салбаруудад зориулсан мэрэгчсэн болсон хүчнийг бэлтгэж байна. Гаокао шагналтын шинжилэл тэргүүлэх их дээд сургуулиудад эхлэн квотыг өсөлт энэ томоохон стратегийн нэг хэсэг юм. Бээжин яагаад уян хатган боловсролд найдаж энэ улсын ирээдүйн ямар өөрчлөлт авчрах вэ? Хамтдаа манай хамтрагчдын бэлтгэгдсэн сурвалжлуудыг үздэцгээе. Сичуан мужийн Чинду хот болон бүгд найрамдах Хятад ард улсын өөр 7 бүс нутагт ихтэйд сургуулийн нэгдсэн шалгалтыг шинжилэн зохион байгуулж байна. Энэхүү шин тогтолцоог 3 дээр нэмэх нь 1, нэмэх нь 2 гэж нэрлэжээ. Энэ нь Хятад хэл, математик, англи хэл гэсэн 3 үндсэн хичээл, физик эсвэл түүхээс сонгон шалгалт өгөх нэг гол хичээл, хим, газар зүй, улс төр, биологи гэсэн 4 хичээлээс 2-ыг сонгон шалгалт өгнө гэсэн бүтцтэй. Энэхүү систем нь сурагчдад өөрийнхөө давуу талыг илүү уян хатан байдлаар илэрхийлэх боломж олгож байгаа гэж эцэг эхчүүд үзэж байна. Өөрийнхөө академик чиглэлийг сонгосон. Ирээдүйдээ математикта төвлөрч энэ салбарын судалгаа хийх хүсэж байна. Бид бүхэн дэмжиж байгаа. Мөн информатикийг, хэмэл оюун ухаан болон робот техникийг сонирхож байгаа юм билээ. Информатикой, искусственным интеллектом и робототехникой. Бид хүүхддээ 3 зүйл дээр төвлөргөж зөвлөсөн. Юу хиймээр байгаа, юу хийж чадах болон нийгэмд юу хэрэгтэй гэдгийг. Бүгдийг нь нэгтгээд харуул хаашаа чиглэх чиглэл нь тодорхой болно. Эсэлтийн шалгалтын шин систем хичээл чиглэлээ сонгох илүү их боломжийг гаргаж өгч байна. Нийгэм олон талд нарийн мэрэгжлийн болж байгаа хэрээр боловсролын бодлого, хувь хүний сонирхлыг илүү харж үздэг болох байлгүй гэж найдаж байна. 2025 онд Хятадын боловсролын яам, хэмэл оюун ухаан, нүүрс төрөгчийн төвийг сахих, дижитал удирдлага зэрэг стратегийн чиглэлүүдээр 29 шинэ мэргэжлийн бакалаврын хөтөлбөр нэвтрүүлсэн. Цинхуа болон Бээжингийн их сургуулиуд эсэлтийн квота нэмэгдүүлж, суурь шинжлэх ухаан, үндэсний хөгжилд чухал салбаруудад анхаарлаа хандуулж эхэлжээ. Шин шалгалт нь оюутны ерөнхий чадвар болон хичээл хоорондын уялдаа холбоонд суурилж байгаа. Энэ бол улс орны технологийн хөгжлийг дэмжих шинэ үеийн авиаснуудыг илрүүлэх зорилготой юм. Ялангуяа технологийн сорилт өндөртэй салбарт бидэнд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байгаа. Шалгалтын системийн энэ шинжилгээ нь оюутнуудад ихтэйд сургуульд элсэн суралцах олон хувилбар гаргаж өгч байна. Ингэснээр зөвхөн хүний нөөцийн хэрэгцээг хангаж зогсохгүй, дэлхийн хамгийн хүчирхэг боловсролын тогтолцоог бүрдүүлж, дэвшилтэд инновацийн суурийг тавьж байна. Хятад улс дээд амжилтуудыг үргэлжлэн тогтоосоор 11,000 дроны гэрлийн шоу Гиннесийн дээд амжилтыг эвдлээ. Янцын мөртний дээгүр эртний шүлгүүд, тэнгэр багтсан барилгуудын дүрслэл, одын мөрөн нэртэй гайхамшиг тоглолтын нэг хэсэг болсон юм. Орчин цагийн технологи хэрхэн шүний тэнгэрийг урлагийн зотон болгон хуургасан тухай дараах сурвалжлагаас үзнэ.
этому впечатляющему. 12,000 орчим дроныг ашиглан зохион байгуулсан энэ гайхалтай гэрлийн шоуны ард урт хугацаанд бичсэн зохиол зураглалын ажил нөхтнө. Үзүүлбэрийг 7 хэсэгт хуваасан бөгөөд уул усны хот, цэцгэлсэн цайны майхва, ойн сүр хүч, загварын нислэл, амьд хот гэх мэт сэдвүүдээр өрнөсөн байна. Гиннесийн дээд амжилтын хятадын салбар уг шоу нь цар хүрээгээрээ түүхэнд бичигдхүүц хэмээн албан ёсоор баталжээ. Би 3 дахь удаага ирж байна. Шоу болгоны бэлэг тэмдэг бүр нь улам бүр их соёлын утга агуулж биднийг хөглөж байна. Янцын мөрөн туссан оддын гол хэмээх оршлоор эхэлсэн шоуны үеэр 5,000 дрон голын дээгүүр маш нам өндрөөс гэрэлт гобелены зураглал үзүүлсэн бол дараагийн уул усны хот хэсэгт дронууд давлгаалах гол уснаас өсөрч байгаа загсыг бүтээжээ. Түүнчлэн дронууд зөвхөн дүрс бүтээхээс гадна эртний хятадын яруу найрагчдын шүлгүүдийг тэнгэрт харуулж байлаа. Үзүүлбэрийн үеэр чүнчиний бэлэгдэл болсон том хэмжээтэй цайны майхва цэцэг хотын өндөр барилгуудыг дүрсэлж, орчин үеийн архитектур, амьдралын хэм маягийг баялаг хот хэсэгт онцлон үзүүлжээ. Үзүүлбэрийн өмнө дроны тоог нэгт тоолж тэнгэрт нийт 11,829 дрон хөөрсөн. Гэвч зарим дрон техникийн алдаа гаргасан тул батлагдсан эцсийн тоо 11,787 болсон. Гэхдээ энэ нь өмнөх рекордыг давж Чинчүү хотын шоу Гиннесийн номд бичигдлээ. Энэхүү дээд амжилтад хүрэхин тулд техникийн олон хүндрэлтэй асуудлыг даван туулах шаардлагатай болжээ. Одоогор манай удирдлага хяналтын төв хамгийн өндөр зэгт байрлаж, шаталсан давцангаар доош уруудан дронуудын хөөргөх талбайд хүрдэг. Энэ өндрийн зөрүү нь дронуудын техникийн чадхад жинхэнэ сорилт болсон. Тиймээс бид нарийн тооцоолол хийж, нислэгийн замыг тохируулан энэ зөрүүг нөхөх шаардлагатай боллоо. Мөн хоёр эргийн үзэгч бүрт тэгш харагдуулахаар зохион байгуулахын тулд дронуудыг голын усан шугам дээгүүр хөөргөх хэрэгтэй болсон. Энийн тулд удирдлагын тохио 1.2 км радиуст тасралтгүй хурж ажиллах чадвартай байх шаардлагатай байсан юм. Энэ оны анхны дроны шоу нь CCTV-гийн цагаан сарын концертын үеэр чүнчийн зохиогдсон. Түүнээс хойш шоу тогтмол зохион байгуулагдаж, амралтын болон баярын өдрүүдэд олон нийтэд танилцуулагдаж байна. Нисгэгчгүй дрон ашигласан шоунд жуулчдыг таталгүй яах вэ? Би Шанхайгаас ирлээ. Үнэхээр сэтгэл хөөрч алмаарч хүлээн авснаа хүлээн зөвшөөрье. Чүнцийн хотын хөгжил сэтгэл хөдлөж байна шүү. Ёстой гайхалтай. Би Шинжаанаас хэдэн мянган километр явсан ч Азтай гэдгээ мэдэрлээ. Энэ хот технологи гэмээн амьдралыг хэрхэн аз жаргалтай болгодгийг харууллаа. Хятад улсын хөгжлийг дэвшилтэт технологийн ачаар харуулж чадаж байна штэ. Энэ шоу шинээр тавигдвал би заавал эргэж ирнэ. Энэ хавраас хойш Чүнчийн хотод гайхамшиг Чүнчийн нэртэй 20 гаруй тогтмол дроны шоу зохион байгуулагдаж 200 гаруй өөр үзүүлбэрийг сонирхолжээ. 6 дугаар сарын 1-ээс дронуудын тоо 2,000-аас 5,000 болж нэмэгдсэн бөгөөд сүүлд бараг 12,000-ад хүрч Гиннесийн номонд бичигдэх боломжийг бүрдүүлсэн. Шоуг амдаар үзэхээс гадна цахимаарч үзэх боломжтой. Тухайлбал 5 дугаар сарын баярууд болон луу завны баярын үеэр дроны шоуны шууд амжуулалтыг 1.3 сая хүйдсэн байна. Чүнчийн хотын гэрлийн зохиомжийг хамгийн сайн харагдах байршлуудад үзэгчдийн тоо 16%-аар өссөн байна. Янцын мөрөн дээгүүрх дрон шоу нь Гиннесийн дээд амжилтаас гадна Чүнчийн хотыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх 100% зочломтгой эдийн засгийг шин түвшинд гаргах зорилгыг биелүүлж байна. Манай нэвтрүүлэг энэ хүрээнд төгсөж байна. Ice Global үзэж Монгол болон хөрш орнуудын мэдээг хүлээн авч үзээрэй. Мөн хоёр та бүхэндээ хамт байлаа. Ирэх 7 хоног дахин уулзцгаая.